Өнгөрсөн сард болсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг сургуулийн сурагч нарт үнэтэй түрээслэхгүй байх тухайн санал гарч дэмжигдсэн. Энэ талаарх мэдээллийг боловсрол соёл урлагийн газрын мэргэжлэнээс тодрууллаа. 2017 оны 11-р сард боловсрол соёлын шинжлэх ухааны сайд цогцолмоо ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалны ашиглалтын тухай тушаал гаргасан. Тус тушаалд ерөнхий боловсролын сургуулийн үндсэн чиг үүрэг хичээлээс гадуурх сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, сурагчдын эрх ашигыг хохироохгүйгээр сургалтын бус цагаар сургуулийн биеийн тамирын заалыг аж ахуй нэгж байгууллага иргэдэд гэрээгээр ажиллуулж нэмэлт орлого олохыг төрийн болон орон нутгийн өмчин ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт зөвшөөрсөн гэсэн залт байсан. Энэ тушаалын хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар сургуулийн хүүхдүүдэд спорт заалын хичээлийг бусад цагаар түрээслэхийг хориглосон. За, босоо сошиалгын спортын яамны сайдын 2017 оны 11 сарын 27-ны үед А333 дугаар тушаал гэж биеийн тамирын заалны ашиглалтын тухай гэсэн юм тушаал байдаг. Энэ тушаал дээр юу заасан гэхээр ер нь ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг хичээл сургалтын үйл ажиллагаанд саад болохгүйгээр суралцагчийн эрх ашиг хөндөөхгүйгээр ийм байдлаар аж ахуй нэгж иргэнд түрээсүүлэн орлого болж болно гэж заасан байдаг. Тэгээ мөн одоо төсөвтөө бас орлого төвлөрүүлэх тухай журмаас зааж өгөл орлого төвлөрүүлэхийг бол зөвшөөрсөн юм байдаг. Манай боловсрол соёлын урлагийн газар гэдэг нь барьж байгаа чиг энэ төр бол юу гэж нэхэр зөвхөн одоо тэр хичээлийн бус цагаар саяын сайдын тушаал заасны дагуу одоо хичээл сургалтын үйлээс нөлөөлөхгүй аж ахуй нэгж иргэнд л одоо гэрээгээр түрээслүүлж зөвшөөрч байгаа. Сургуулийн суралцагчид ямар нэг хэмжээгээр түрээсээр ашиглуулах гэдэг юм төлөвлөлтөй одоо заал өгөхийг бол угаасаа хориглож байгаа. Ийхүү ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг иргэн аж ахуй нэгж байгууллага түрээслэн орлого олсон тохиолдолд сургуулийн заал ашиглалтын дотоод журам заасны дагуу сургуулийн урсгал засвар болон бусад шаардлагатай төсвийн зохицуулалтанд ашиглаж болох юм. Мөн зарим аж ахуй нэгж байгууллагуудаа сургууль гэрээ хийж спорт зааланд шаардлагатай засвар үйлчлэгээ хийлгэж заал түрээслүүлэн ашиглуулж болох юм а.